Тэжигийн 5800 гэдэг микрофоныг сүлжээгийн сувгийг нь яаж солих заавар оруулж байна. За энэ ингээд 51 дээр байгаа сувг нь 51 дээр байгаа сувгийг нь 62 дээр авчи. 62 дээр авчихын тулд мод гэдэг дээр нэг дарангууд артлын нэгэн тоо анивчин. Анивчингууд нь энэ дээр нэмэхтэр дараад 2 болголоо. За ахиж мод гэдэг дээр дарлаа. Уртлын 5 тоо анивчин. Анивчингууд нь нэмэхтэр нь дарж нэмээд 6 болголоо. За ингээд 62 болсон. Тэнгүүд микрофон нэгэ авангуудлаа ахиж мод гэдэг дээр дараад анивчиж яхад нь энэ мик 1 гэдэг дээр дараад мик асангууд ногоон гэрэл анивчаад ингээ хоёлаа ногоон болчиход за ногоон болчихгууд нь мик унтраалаа буцаагаад цэнэглэгч рүүгээ хийлээ цэнэглэгч рүүгээ хийн хөлөө за 2 мик авч 50 гуудлаа энэ доор нэг юу байгаа энийг асангууд энд нэг цагаан гараад ирж байгааз энэ цагаан асан. За энэ цагааныг ассны дараа түрүүнийхээ нэг микийг шүү заяа. Түрүүнийхээ энэ чинь ойртос ногоон дээр ясан мик нэгэ унтраастаа чигээр нь ийшээ хий. За хинкүүд энэ улаан анивчингууд нь асаа. За асаалаа энэ чинь ингээ улаан боллоо. Буцаагаад авлаа. Буцаж газар тавьж агаад энийг унтраан буцаагаад. За энийг буцаагаад унтраалаа. За 2 мик хоёулангийн аваад ишиг хийлээ. 2 улаан гэрэл анивчлаа. Улаан гэрэл анивчингууд нь асаан хоёулангийн. За ингээд асаачаад бэжэтэл энэ хоёр чинь болцсон. Ингээд асаагаад болцсон. За одоо нэг. За ингээд сувг нь 51-ээс 62 руу суугдсан, солигдсон. За